орчлонгийн нэгэн элч аав ээжийн дуусашгүй баяр төрлөө. Залуу их үрийнхээ дууг сонсож сэтгэл зүрх нь баяр жаргалаар долгилож аав нь сая мэндэлсэн үрийнхээ тухай сайхан бүхний төсөөлөн амарч газрын үүдэнд хүлээв. Аавга орчлонгийн нэгэн элч аав ээжийн дуусашгүй баяр төрлөө. Залуу их үрийнхээ дууг сонсож сэтгэл зүрх нь баяр жаргалаар долгилож аав нь сая мэндэлсэн үрийнхээ тухай сайхан бүхний төсөөлөн амарч газрын үүдэнд хүлээв. За шинэ хүнтэй болсон явдал та баяр хүргэе. Тэгээд та нараас нэг асуулт байна. Та ер нь ирээдүйд хүүгээ ямар хүн болно гэж бодож байна? Ер нь сайн хүн болосол, эрдэм боловсралтай тийм л хүн болосол гэж бодож байна. Та? За баярлалаа. Та надад чирхэг сайн гэсэн юм. За сайн бацхан уу. Хэн танаа охин уу? Манай. Би та хоёроос нэг юм асууя. Ирээдүйд охиноо ямар мэрэгжил боловсралтай хүн болгож хүмүүжүүлэх гэж бодож байна? За би ирээдүйд охиноо яг тийм мэрэгжилтэй болгох гэж одоонаас төлөвлөсөн юм хадгай. Яг орчноо дагаад хүүхэд мэрэгчлээ олж цааш би ч гэсэн яг тодорхой Үр хүүхдээ сайн хүн болоосай гэсэн аав ээжийн хүссэн бол хүн төрлөختний мөнхийг хүслээ. Бидэнтэй уулзсан аав ээж нарт сүмэл ингэж хариулсан. Тэд үр хүүхдийн эрдэм боловсралтай энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүмүүс байгаасай гэж хүсэж байна. Дараа нь тэд сургуульд орно. Мөнгөн хонхны дуугаар эрдмийн их аянаа эхэлнэ. Ардын сургуульд орж аав үсгнүүдэлнэ гэдэг тэдэнд том баяраа. Эрдмийн үсэг тэдэнд ертөнцийг харах нэгэн цонхыг нээж байна. Тэр үеэс тэднийг аав ээжээс нь гадна багш, сургууль, хамт олон халамжлах болно. Үүрэг хариуцлагч нэмэгдэнэ. Аав ээж нь энэ хүүхдүүдийн үлгий дээр үнийг хадаж анх гიშгт нь баярлаж байсан цаг саяхан. Гэтэл яагаад энэ хүүхдүүд хөдөлмөр хүмүүжлийн сургуульд ирвэ? Бидний хүсэлтээр энэ хүүхдүүд санал, бодол, амьдралаа илэн далангүй ярьсан. Аав ээж чинь хаана ажилладаг вэ? ээж шар хатны ахуй үйлчилгээнд ойдолчин. Аав бол уржуудын эвлэлийн салбарт мужаа. Мөнгө төвшөө. Чи энэ сургуульд яагаад ирсэн юм бэ? Ээж аав зодож хөөж туугаад түүнээс болоод энэ сургуульд ирсэн юм. Дорцорн та хоёр хэдийд гэр бүл болсон юм? Бид хоёр талаас Ам бүл хэдв? ам бол одоо 6 л гэж бодсон. Хэдэн хүүхэдтэй? Нах 4. За мөнгө төвшин яагаад танаар авгуулва? Өтөрхөөс харах талаа дараа болсон юм. Дорцорн өөрөөрөө авгуулахад татгалздаг тал бий юу? Баазар солих тал дээрээс нэрнээс өгдөг. Өөр дээр хоёулангийн хоёр дээр л талхсаас хоёр томыг. Тэгтээ яг өөрийг нь нэрэн дээр Танай хүү яагаад хөдөлмөр хүмүүжлийн сургуульд хүмүүжигдэх болсон юм бэ? би тэр хоёр настай багтаас ихсэн байна. Тэгээд ерөөсөө өөрийнхөө өгдөг гарсан өдрөөс эхлээл хаад үзчих гэсэн.
тэгэхээр аа гэл дахад хүүдгээс сүл дээрс дагаж бүхнүүд гэл айхал хүүдгээс тэг байг хахгүй зоддог гэл надаас бол нуугаад хэл төлөөсөн хүүхдүүд бол дандаа зоддог айл хаяхан ч гэсэн дандаа хүүхдийн зодж юм л нийслэлээс баг ер нь тэгэл сүүлийн 3 таагаасаа эхлээд хоргож чаддаг. Гэрийн ятвч ороод явдаг гэсэн. Ерөөсөө үзий яддаг шүү дээ. Харахцаар юм. Та хоёр бусад хүүхдүүдтэй яаж ханддаг вэ? Бас л мөнгө төвшиг зодддаг шигэ зодддаг уу? Ерөөсөө томыг бол өөддөг юм. Ерөөсөө тэр ч манад байдаггүй болохоор тэр томогоо бол ерөөсөө нэг тоодог ч томыг ярих ч дургу. Ер нь хоёр томогоо ярих айгуу дургу. Өөрсдөө хүүхдийг загнахад хийдрэн ширвч харах. Өөрөө хоёр. Мөнгө төвшинг дагуур хүүхд болохоор нь зоддог. Өөрийнхөө төрсэн хүүхдүүдийг болохоор зодддаггүй юм биз дээ. Ер нь хэрэг юмд бол их зодцааг нь авахгүй хүүхдийг болж ил өгөл тэгэл. Өмөрхөлсөн нат ер нь төрсэн дүүнерээс шилсэн өмөрчлөө юм. Мөнгө төвшин эмээ өвөө хоёр дээр байж болдгүй юм уу? Эмээ өвөө хоёр дээр гарах гэхэл би ээжигээ санаад ангилдаг. Тэгээ эмээ өвөө хоёр ч гэсэн яг надад тантай ээжтэйгээ явуул гэж анхаачлаад хөтлөж гаргасан. Та энэ хүүхдийн цаашдын хувь зээний талаар юу бодож байна? Нэг орвотын нөхгүй нэг сасраад түнч тийм болохоо яцсан хүүхдч биш. Дорцор мөнгө төвшинг цаашд яаж хүмүүжүүлэх гэж ярьж байна? Юм ярьж байна уу? Мөнгө төвшингийн талаар санаа тавьж байна уу? Тийм ерөөс ярьдаг ч яриулдаг ч юм. Мөнгө төвшин гэж ярьж бол тэр одоо яаж гисэн ямар хэрэг хийчихсэн. Тэрийг одоо яах гээд байгаа юм чи. Тэр тэгэл эргий тойрогт чинь бит юм яриад л харж байгаа юм. Мөнгө төвшин хөдөлмөр хүмүүжлийн сургуульд очсноос хойш дорцорон эргэж очсон уу? Ер нь та очсон уу? Би 3 удаа очсон. Ганцаар очсон уу? Дандаа 2 дүүтэй л нэг удаа би ганцаар очсон. Дүүнэрээ санаад нэг тоглох 2 дүүтэй болсон. Та дорцорон хамт очие гэж хэлж байсан уу? Хэлдэг байсан. Би хоёлаа нэг удаа ч гэсэн очиод чи надгүй ч гэсэн гүйчихэд нэг уулзчих. Нэрээсээ би тэг уулзах шаардлага байхгүй. Уулзахад би нэг өдөр чарахгүй гэж. Ингээ ихний удаа нэг дуудсалдаа эндээс хүмүүжлээс уулзаас иргээд тэгтэн би нэг ганцаар очсон байхгүй юу. Тэгээд бас ямар хэрэг тарьдсан, яагаад тулгамлгаа хийсэн юм өнөө дээрээ тэгжилээс. Тэгээд очихдоо бол яг нь ороосон байсан, оргоод ирэхтэн захирал надыг дуудаж уулзсан байсан. Тэгээ би эргэж ирэх хэлэхдээ ихгүй ингээд орсон гинэ. Тэгээд ингээд намайг одоо ээжигээ санаад идэв гэхээр нэрж уулзах гэж ингээд гисэн чинь тэрнтэй ер нь очиж уулзах ямар их байгаа юм гэсэн л. Тэгэхээр би жоохон уурлаа дург өрөөд идэж гэнэрхсэн баг. Тэгээд дараа би нэг очиж ийгээд гарсан чинь цагнаад тоохгүй очирчихгүй. Тэгэхээр тэр өдрөө явуулгүй маргааш нь би өөрөө зүгээр ажлаасаа чөлөө хааж яваад гэсэн. Тэгээ 3 удаа очихдоо би 4 удаа 3 удаа хэлэх ганцаар уухад очдөг. Ер нь тийшээ очих шаардлага байхгүй ч юм. Тэгтээ тэр бид сургууль хүмүүжүүлж байгаа юм чи тийшээ очих ямар шаардлага тийм. Хулгай ээжтэй ч тийм дэмэд хинээгүй юм тийш нь очих ямар шаардлага байна чи. Тэгтэн би хэлдэг л дээ. Чи бас нэг ээж мэжгээ санаад дүүмөөгөө санаад идэж очихгүй болохгүй. Би бас өөрөө зүудээд очихгүй. Хэмэжтэй байна. Тийм мэдүүд тийм замаар юу гэж оруулж байна. Өөрөө юм оруулж чадна юм. Тэгэхээр хот. Хоёр дахь амьдрал. Дагвар хүүхдийн асуудал манай төвхтэй асуудлын нэг хэвээр юм байна. Гэтэл зөвхөн Улаанбаатарт гэхэд жилдээ хагас мянган гэр бүл салж байна. Тэр бүхний цаана хүүхдийн хувь зэя байгаа шүү дээ. Тэр наажиж бүх хүмүүст үзүүлсэн. Тэгсний дараагаар эмээ өвөө хоёр их асарж байснаа ачаар би хүн болсон. Ээж ингэж хэлсэн. Би хүүгээр баг хүүгээ харуулъя заа чи ахаад битгий. Шарах сорвтой хүүхэд олгочоор гэхэд заа гэд намайг дагуулад орой ноцсон. Би дүүгээ харсан. 2-3 хоногийн дараагаар намайг зодож эхэлсэн.
Тэгтээ 2-3 хонжоод гэрээсээ орсон. Тэгэд өвөөгийн төчөө байжсэн чинь аав ирээд өвөөгийн хашааны хаалгыг төгссөн. Тэгээд би хашааны хаалгыг онгойлгож өгөхгүй очсон чи аав бахаар найгаад онгойлгож өгч чадаагүй. Өвөө гарч ирээд гараад ирэхлээр нь би хашааны хаалгыг онгойлгож өгч өвөөгийн арлуу мөг төвшөө гэртээ орсон. Тэгэхээр би гэртээ орсон чи аав орж ирээд чамайг одоо ална хүүс тэмтэрнэ гэж төвөө чигний сургуулийн сууг татаад дотроос нь заазуур хутгах гаргаж ирээд намайг тэгээд фишин баг нь хоёрын голоор орчоод зогсохгүй бол дэмий шүү алын шүүгээд хөөгөөдсөн. Аав чинь чамайг яагаад зоддог болсон юм? Учир нь юунд вэ? Тэр зүрэн бол намайг бол ер нь арх пиавууж ирэхлээрээ зоддог. Бас би дүүгээ харж чадахгүй юм хумаа хийж байх хүүхэд харсангүй гэж зоддог. Тэгээд бас юм хумаа хийхгүй яасыг гэж зоддог. Би оргож ирээд болоод байж хахад намайг ахин давтан боддог байсан. Тэгээд би энэ учир явдлыг нь ээжэд хэлдэг байсан. Ээж ч аавтай хэлдэг байсан. Аав намайг зодсоор агаад 1-р ангийн эхний улирлын дунд үеэс 2-р ангийн 1-р улирлаас ахуулаад би завсарцсан. Түүнээсээ болоод гадуур дэмий тэнээд сүүлдээ гудамжинд тэндэг болсон. Эмээгинтэй 2-3 хонж байхад ээж хурж ирээд намайг гудлаа хилээд аваад явдаг байсан. Аав чинь чамайг ээж чинь байхад их зоддгоо, чи чинь байхгүй байгаагаар их зоддгоо. Ээжийг байхад их зоддог. Ээж чинь өмөрхөр аав чинь яадаг байсан? Өмөрхөр бид хоёрыг хамт зоддог. Хэдэн удаа зодулсан? Олон удаа зодулсан уу? 5-6 удаа. Сургуулийнхаа 1-р ангийг төгсөөд ээж аав дээр очиод зодох үед нь оргоо явчихдаг байсан. Хэд чамаагүй хонуудаар орохчдаг байсан. Мөнгө төвшөө. Чи гадуур хаагур явдаг уу? Эхний үед хотоор тэнжээгээд сэргийлэх ажилтнуудад зоригдсон. Сүүлдээ хүүхдүүдийг дагаад вагоноор тэндэг болсон. Дархан сэлэнг Эрдэнэт салхигт хөтлөөр тэндэг байсан. Вагоноор тэнд явахдаа хоол ундаг яаж олж иддэг байсан? Би бол эхний удаад хог ухаж шил дүүгээд түүнийг угааж ирсний дараагаар тушаагаад мөнгө олдог байсан. Түүгээрээ юм хум авч иддэг байсан. Тэгээд сүүлдээ дэлгүүр хошоогоор орохлоор юм хулгай хийж иддэг болсон. Чи аавыгаа ямар хүн гэж боддог вэ? Би бол тэр зүрх хүний хувьд хүүтэн сэтгэлтэй хүнийг өрөвдөх сэтгэл байхгүй хүн гэж боддог. Мөнгө төвшингийн яриа бол түүний чин сэтгэлийн үг. Гоёж чимээгүй, гомдол гомрхол нь ил тод. Тэр ээжигийн хойд эцгийг нь зэмлэе гэж бодоогүй. Ердөө л үдсэн туусан амьдрал нь энэ. Гэхдээ энэ бол гомдсон сэтгэлийн үнэн үг. Ад жаргалтай манай оронд мөнгө төвшин юугаар дутав? Хайр халамжаар л дутжээ. Игцлэн харж чадахгүй байгаа энэ хүн мөнгө төвшингийн хойд эцэг дордсрон. Дордсрон та анх Бадамжинхатай гэр бүл болохдоо дагвар хөхтэй гэдгийг мэдэж байсан уу? Тэрийг бол би мэдчихсэн. Мэдэж байсан юм бол хууль зүйн дагуу эцэг нь болох ёстой гэдэг үүргээ хэр зэрэг биелүүлж байсан? Тэрэнд бол дутагдлыг. За ямар дутагдал вэ? Тодорхой ярь да. Яг тэр хүүхдэд харцгаарцаа хүүхдийг одоо өөртөө наалдуулж ажиллаж чадаагүй. Сарч хүмүүжүүлж чадаагүй минь дутагдал бай. Мөнгө төвшин яагаад хөдөлмөр хүмүүжлийн сургуульд хүмүүжигдэх болов? Шалтгааны та юу гэж бодож байна? Тэр бол одоо их эцэг бидний хаахрамж халамжгүйгээс болж тийм сургуулиас томчилж. Таны хувьд ямар буруу байна? Эхт нь ямар буруу байна вэ? Яагаад энэ хүүхд ийм байдалд оров? Айлынх нь хаахрамжгүй байдлаас л ийм байдалд орсон байх шүү. Өөрөөр төрсөн хүүхд шиг одоо битэрэн одоо халамж хамгаалалтай дүүгээс болж ийм байдал болсон. Та цаашд энэ хүүхдийн хувь зээг яа гэж бодож байна? Энэ хүүхдийн хувь зээг бол тэдний эцэг бидний тэгвэл салшгүй холбоотой. Ямсаас энэ хүүхдийн хүмүүжил энэ сургуулийн хугацааг дуусаад ирэх нь бол хүүхдтэй адилхан хүмүүжүүлж өсөх зорилготой ажил. Та хоёр гэр бүлийн баталгаатай байхаа. Баталгаатай.
Энэ хүн хийсэн хэргийнхээ төлөө хоригдох ял авсан боловч эхнэр хадам эцэг ихийн хүсэлтээр хамт олонны даалтанд үлдсэн. Гэвч жил хүрэлгүй ажиллаад өөр газар шилжжээ. Өнөө хамт олонны даалт хайчив. Хуулийн биелэлт яаваа гэдгийг сонирхсон хэн чалга. Алдаа дутагдaltaй хүнтэй ажиллахаас төвөгшөөдөг албан байгууллага олон болжээ. Тийм хүний ард хүүхдийн хувь заяа, айл гэрийн амьдрал хохирч байгааг тэд боддоггүй байна. Энэ сургууль ихтэй бол өөрийнхөө муугаас хулгай хийж ирсэн. Би бол анх хулгай ихтэй бол 4-р ангис ихсэн. Ангийнхан хүүхдүүдийн үзэг орондоо хулгайлдаг. Тэгээд 5-р ангид ороод би 5-р ангийнхаа бүлгийн дараа бүлгийн зөвлөлийн гишүүн дараа би 10 төгрөгийн болгосон. Тэгээд 5-р ангид ихсээ 6-р ангид орох үед бол би дээр зэрэг дэмдэн дэж хамар тишин гэдэг хүүхдтэй бол би бол айлын машиныг тохиныг л болгож байсан. Би бол тэр машины тохиныг гэрлэг бол зарим жолоочтой өөрөө хүчтэй байсан. Тэр машины тохиныг гэрлэг бол тэр хүүхдүүд өөрөө би хэрэглэнийгээ тавьсан. Тэгээд тэр хүүхдүүд хэрэглэхгүй 2-3 оноо эзэнт нь өөрөө баригдсан. Тэгээд намайг аваад хэлээд тэгээд намайг аваад. Тэр хүүхдүүд бол тэгээд тэр сургуулийн ангийн хурлаар харсан. Тэгээд дараад нь би тэрний дараа айлын гэр авсан болдог тэгээд. Тэднийд бол анх ингээд өдөр 12 цаг үед би тэдний гадаар байсан чинь гэрийг нь хаалгаж хаачтай байсан. Тэгээд ардаар нь ясан чинь тэр нэг цанхаа нэг наагаараа муултаа цаагараа ингээд ивтээс шилэн онгорхоос тэр шилийн марлын хүү татаад тэгээд орсон. Марлын хүү татчаад би бол тэгээд ороход л надад анх ороход л юугүйсэн. Тэгээд би ороод диван дээр нэг шиг диваных нь өрөөсөө үлнэ авахгүйсэн. Тэгээд би тэр сэрантан дээр нэсэн электрон цагийг бол авсан. Тэгээд бас нэг бугууны цаг байсан. Тэрийг авсан. Тэгээд хүүхдээ мөнгөн цогцолох тэмдэглэлийн дэвтэр авсан. Тэгээд би гараад хошоо модон дотор ороод тэрийг задлж ирсэн. Би бол юм аваад бол юм хулгайлж аваад бол би бол тийм өөрөө хэрэглэхгүй бол хэмгцээ ичдэг гэж. Мөнгө зөнгөөр нь бол би 200 төгрөөр тэр айлаас 200 төгрөөр бол би бол таймг авч татсан. Тэгээд хүүхдүүдээс мөнгө хүүхдээрээс өгдөг байсан. Тэгээд би тэр 200 төгрөөр өөрөө тооцсон. Чиний хулгай хийдгийг аав ээж чинь мэддэг байсан уу? Мөр хулгай гэдэг утасны дараа мэддэг байсан. Тэгээд намайг загнадаг байсан. Тэгээд хулгай гэдэг авчирхад бол ханаас олгож ирж байгаа хэний юм тань буцааж явчих гэдэг байсан. Тэгтэн би хэмглээчдэг гэсэн. Сүртэй байдаг шиг хүүхэд бүхэн өөр өөрийн зан аран шинтэй. Түүнийг аав ээж нар сайн мэдэж байх шаардлагатай байдаг. Гэтэл Бадчиргалын аав ээж түүнийг мэдсэнгүй. Ээж нь юу гэж ярихыг сонсъё л доо. Эч орлоо. Бадчиргал таны төрсөн хүү тийм ээ? Тий. Яагаад хүмүүжлийн тоглолтод оров? Уулын томоотой гайгүй 1 2 3 5 зүгээр л гэсэн. Тэгээд сүүлдээ одоо өөрөө хөлжгээ ихтэй бол гадуур их явдаг. Тэр кичэл засалдаг тийм л болоод ирсэн. Оосон кичэл аюулын ихшин их сансардаг ихшин зааж хийдэг байсан. Одоо тэгээд тэрээс хойш тэгээд улмуудаар улмал одоо хөнгөнд орохгүй яадаг юм гэл. Чухам юунаас болоод хүмүүжлийн тоглолтод оров? Энэ талаар яриач. Одоо ястаа энээрээ үнэхээр би одоо мэдгүй юунаас болж ийнө гэж хэлэхээр одоо энэ тэрэн гэж одоо шалтгаан хэлэх гэж болохгүй мэдэхгүй л одоо юм. Яагаад тийм болсныг одоо би ястаа мэдэхгүй. Одоо нэг хойтой ярих юм харуулсан юм шиг л одоо тийм гачин болцсон нэг хэсэг юм. Өнөөдөр зүгээрээс томоотой одоо сургуулийн хүүхдүүд одоо ажил төрөл хийдэг тэрэндээ бол маш их сайн. Одоо би бол үргэлжийн одоо дэрдээс хичээлтэй аяа хичээлээ гэрийн даалгавар хий. Чи ямар хичээлээр муу гарч ямар хичээлээр сайн байна уу? Чамаг одоо university дөнгөж саяхан би чамаг 5 цаас өгнө 10 цаас өгнө гэж хөтлөж үтжсэн би. Тэгээд 4 өгнө 5 өгнө гэж ингэж явдаг байсан. Тэгээд сүүлдээ одоо яасан би мэдэхгүй. Одоо иддэг уудаг нь өмсдөг нь одоо ерөөсөн тэгж хүний дараа орж байгаагүй.
Бүхэн билэн юм хэлэхдээ зэрэг ирээс цааш яваад алга болчихсон. Тэгээд ирээс орон нэхгүй. 2 хаан ч 3 хаан ч 2-3 өдөр гिचэл асарч байна. Аав нь Батчиргалд гар хүрдгүү. Гар хүрээ сайн хүрнэ. Нөхөргүй юу хөрөхгүй. Хэлэгчгүй. Одоо Батчиргал хөдөлмөр хүмүүжлийн сургуульд байгаа. 2 жилийн дараа хүрээд ирэхээр нь яаж хүмүүжүүлэе гэж бодож байна. Тэгээд би нөгөө одоо өөрөө сургуулийн төгсөөд хавар аваад одоо би тийм хавар аваад би тэнд инженеер төгсөх гэсэн журийг хэлсэн байлээ. Одоо хэлсэн байлээ. Би одоо энэ намар долоо дарагсан явуулна. Одоо маш их сайн байгаа гэж захирлах ярихгүй юу. Тэгэхээр мэдхгүй тэгээд тэнд байсан дахиад ирээд эвдэрнэ байхаа ер нь бай. Яасан чинтэй яах. Тэгээ яах юм бид нэр одоо өөрөө ойлгож авч бүх юмаа судалж мэднэ 7-8 дугаар ангид бүх юм мэдсэн байх ёстой ойлгосон ч яах ёстой сайн муу юм ялгадаг мэддэг одоо ингүүл юм байдгийн тиймээ сайн байдгийн байна гэдгийг мэдэх байх гэдэг одоо надад тийм байлгана гэж одоо сайн байлгахын төлөө одоо тэмцэж тийм миний хөөр ойлгоно гэдэг сайн сайхан байх гэж бодож байна. Сайн явна одоо. Идэх бол өмсөх хувцас ээж аваар дутаагүй ээж Батчиргал ягд хулгай хийв. Гэнэн саваагүй сонирвчсан бусдын муу нөлөө аль аль нь байсан. Ийм сонирхлыг цаг алдалгүй таслахгүй бол ямар гонигтай түүх болдгийг энэ хүү харуулж байна. Жодава та Батчиргалын хулгай хийдгийг хэдий данх мэдсэн? Би 3 дугаар ангиас нь хэлж байсан. Хулгай хийх бүрд нь мэдэж байсан уу? Түүнээс хойш нэлээд юм хулгайлсан шүү. Тэгээд тэрнээс хойш бол одоо ангийнхаа багшийн цагийг авч юунд сургуулийн багшийн цагийг авч усан дайсан гэсэн дэрнийг бол тэр одоо нөхөр нь надад хэлсэн. Тэгээд тийм асуудал болж байгаа гэдгийг ойлгосон. Мөн энд бас нэг даршны нэг өндөр стомод уан заргаж байсан. Тэрний цаанаар нь орж бас мөнгөний авсан байсан 2 хүүхэд. Тэгээд тийм асуудал нэг мэдсэн. Нэг дараа нэг дахны нэг тэрийг ирж энтэжэд болгоод явхад тэрний хавийн нэг ухсан байсан. Тэрийг мэдсэн би өөрөө. Тэрийг мэдэж ирээсгүй ирчээд юм энэ жалганаас олж тэр одоо магтуурын асаж өгсөн өртөн. Батчиргал юунаас болж хулгай хийгээд байна? Би энэ өөрийнх нь одоо хамгийн их багаас нь ахуулаад өөрийнх нь дураар нь тавьснаас боллоо гэж ойлгосон. Тэр өөрөөр одоо нэгдүгээр 2 дугаар бол сургуулийн хэсгийн хоорондоо албаа муу байсан. Ийм асуудал болсон. Эрхийг сурахаар бэрхийг сураа гэсэн эцэг өвгдийн сургаал бий. Буруудах цагт нүд хурц. Зөв үест нь сэтгэл өгөөмөр байсан бол гэр орных нь сургуулийнх нь Батчиргалыг ийм замд оруулахгүй байлаа. Хайр халамж гэдэг цадтал хооллож, сайхан хувцаслаж эрхлүүлэхийн нэр биш. Харин зөв хүмүүжүүлэх арга ухаан. Хөөхд хүмүүжүүлэхэд хамт олонны нөлөө ихээ. Тийм ч учраас бид Батчиргалын аав ээжийн ажилдаг гажууртын сангийн аж ахуйн удирдах нөхөдтэй уулзсан. Эхлээд хулгай хийсэн шүү дээ болж байгаа. Тэгээд ингээ хулгай хийж ятан та эцэгтэй уулзчихсан юм байгуулсан гэсэн. Яг энэ одоо сургуулийн цагаас энэ юу нууцч үзсэн үү та? Аа? Батчиргалтай өөртөө нууцч. Би бол сатаад уулзчихсан. Би хожим багш байсан түүний хувьд ч гэсэн одоо яг намаа оронд одоо бас ажиллаж байгаа түүний хувьд бас сатаад уулзчихсан. Сайн мэднэ. Өнөөдөр баг ингээд одоо байх юм сайн мэдхийн. Тийм одоо хүмүүст олмол гайгүй байсан. Дунд ингээд одоо очиж бас тийм одоо хэлбэсэн. Ийм бодлоо гарсан байна. Яг намаа одоо байгуулсан зүгээс л одоо нэг удаа уулзаж эцэгтэй надад уулзаж одоо зөвхөн завар өгсөн. За миний одоо өөрөө одоо хувьд одоо ачаалтны одоо уулзаж танилцж яасан. Энэ талаар одоо цааш ийм одоо байдаг чихгүй гэдэг талаас одоо зөвлөгөө өгсөн байгаа. Одоо өөр одоо байнга үйлчилсэн ийм системтэй одоо дараас одоо ийм ажиллаж байсан зүйлүүд байхгүй байна. Энэ уулзалтанд сургуулийн захирлыг урьсан боловч эрхээс татгалзаж өөргөн явуулсан байлаа. Ангийн багш нь ч байсангүй. Тэд нүүр тулсан халуун ярианаас зугдсан шигэн хүүхэдтэй тулж ажилдаггүй хол хөндий явсан байна. Гэтэл хүүхэд хүмүүжүүлэх ажил бүх нийтийн үйлс гэсэн намын ураа хэрэгжихгүй байгаа нь бас л сэтгэл дутсных. Манай ээжнүүд ингэж хэлдэг. Чиний том болоод та ярина. Өнөөх хөөцөнслэр балаараа гэтгсэн.
энэ би заал. Өмөөхүү сайн сүүл хоёрыг алгадаг гинэ. Хэн тэгж хэлдэг байсан юм? Манай жаргал ах. За жаргал сайхан шураа хоёрын тухай ярьдаг. Манай жаргал ах ээж. Шураа яна цацдаг. Тэгээд наа тэр янадаг. Эм хийгээд мөрөдөд олонлоо бааш гэсгээд тэдрээ зардаг гэсэн. Орос хэлээс хувц бохом зардаг гэсэн. Аав ээжс нь мөрөдөө тоглоом тоглоод хитэн төгрөг хождог байсан бэ? Чи харж байсан уу? Харсан. Хэдий хөдсөн? Өдрөт хоёр. Мөрөдөө тоглодгийн тэр маргааш нь харт бичсэн чи. Ээж нь наад. Чи асал гуглд. Гэвч наа хэлж чинь юм байна. Би жаалт сэн сэтэжээ ээж гэдэг. Энэ хүүгийн нэр бас мөнх төвшин. Аав ээж нь салж сарниж мөнх төвшин хар нэлхаасан амьдралын хатуу хэцүүг туулж эмзэг булбрын сэтгэл нь сэвтжээ. Сэргийлэх албаны ажилтан хүртэл итгэл найдварыг хөсөрдүүлсэн байна. Төвшингийн хүмүүсийн дагуулт бол одоо эрүүлийн цал царнаас болов гэж боддог. Би хүүхдийн 72 онд бид айлгэр эрүүлэн бол төрөж энэс 3 хүүхдтэй болно гэж бид нэр цал царнаас бол 82 онд бид хөлөөс нэг үлээс талсан. Эндээс би мөнгө төвшинг бол эцэгтэр нь 3 хүүхдтэй ер нь энэ салахгүйсэн гэдээ би эцгийн хараалмжинд би хөлөөснийх нь дугаар нэгсэн. Үүнээс мөнгө төвшинг би одоо өхийн хөвдөд би мөрөдөж хүсч би хүүхдийн 3 хүүхдээ өөр авах байсан боловч миний араа мэдрэл авах хонж нут болохоор би өдний нас өдний хүүхдэл би дааваагүй. Гэрүүл салах болсон шалтгаан нь юм байна. Гэрүүл салах шалтгаанууд үүндээ би одоо 8-9 дүү болохоор тэр юм мөнхөж бас чи зодод нүдэхгүй аяг таарсууд жаахан майсан бол жаахан ширүүд өрөө. Гэтэ одоо би мөнхөө надаас илүү мэрэгчлээ илүү одоо намайг хязгаарлаж хайж явах зүгээс би ингэж боцоргоол тэр хүнээс би санд өөрийн дутагдлаа байсан. Байсан үү? Ямар дутагдлаа байсан? Энэ хүнээс салах гэж ингэж бодож яасан би 3 хамгийн бага хүүхдээ ой өнгөрч хат би хүнтэй сунгээд би явж ирсэн. Хүнтэй сунгаад явж ирсэн. Тэгээд бид нэр манай зохион явахын өмнө тэр жижиг тэгж мандад нэг сар хэвтэл тэгж хэрэг маасан. Тэгээд манай удаач гэдгийг шалгах тэмцэл яваад. Та өмөхөдөө сууж байхдаа хүүхдүүдээ нэртэй орхиод гадуур явждаг байсан гэсэн. Тийм. Үнэ. Салснаас гэрүүл салснаас хойш мөнгө төвшин болон хүүхдүүдтэйгээ цагаар байж үзсэн юм. Болцоог олон жил болсон уу? Тэрнээс хойш ер нь одоо тандаа 90 очин байдаг юм уу? Эсвэл та ерөөсөө хүүхдүүдээ тэр орхичоод ерөөсөө ингэж тууштай наашаа өөр хэмжээлийг өгөө явуулсан юм. Би 70 онд 3 хүүхдээ 3 гэртээ альчирд байх хугацаанд бол би хүүхдүүдтэй 80 он хүртэл би 70-80 он хүртэл би хүүхдүүд ганц байсан. Би нэг доор нэг гэрт би ахт наргаа өөр хүүхдээ би өөртөө төгсөж яваад би нэг ганц байсан. Тэгээд 80 оны зүгээр 5 сарын үеийн хүүхдүүд тал тийшээ тарсан байсан. Тэгээд би хүүхдгүй байсан. Тэгээд би хүнтэй тэр хугацаанд ингээд 4 хүүхдтэй хүүхдтэй би нийлэлэг хамаа хүүхдээ гадаа. Тэр хүн чинь юм бэлээ. Баас хөө одоо шоронд баг тийм. Одоо яасан гинэ? Шоронд баг. Тэгжсэн бадал ордод төгсөн гэж ярьжсэн. Өшөө танад махын 40 айлд байсан тийм ээ? Тэнд байж хад чинь одоо шөнийн цагаар хүмүүс тоглож мөрөдөө тоглолт гэсэн гэж. Тийм ээ? Тэндээс мөрөдөө тоглож байсан асуудал манад энэ жил бас арга хэмжээ авагдсан тийм ээ? Манайхаар. Тэгэхээр тэнд мөнгө төвшингийн дэргэд тоглоод мөнгө төвшингээр одоо мөнгнөөс авч дэлгүүрлэл үзэж тийм ээ? Бид их хэмээн зөвлөж ирсэн юм тохиолдол байна. Тэр тоглож байсан улсууд бол байсан бах уу 50 мянга одоо тэр гүйцэтгэжсэн байна. Мөнгө төвшингийн дэргэд тоглож байсан. Тоглож байсан баг. Ямар тоглоом тоглодог юм бэ? Тэр хөтөр мөн шиг төл гэж тоглодог байсан. Шуураа мөнгө төвшинд ямар хандлагатай байсан юм? Шуураа мөнгө төвшин хоёрын хооронд бол би хэл сайн байсан байх гэж боддог. Одоо танаас тийм ээ мөрөдөө тоглодог. Та өөрөө 8 хийдэг. За дээрээс нь бараа шиг зарж ирсэн явдал. Тийм биз? Энэ үнэн үү?
Энэ ер нь хүүхдийн хүмүүжил яаж нөлөөлж байна? Энэ талаар та ер нь өөрөө юу гэж бодож байна? Энэ талаар хүүхдийн хүмүүжил буруу гэж бодож. Гэр оронд одоо тоглоом одоо гараашиг одоо иймэрхүү явдал хийж ирсэн л буруу. Гэхдээ би гараашиг өөрөө гэртээ хийдгүү хүн хажуудлаа хийгээд тэрийг зарж өгсөн. Би бинээс 20 цасны шавар авч ингэж хэлсэн. Тэгээ би 8-ны ажил бол орсон. Гэхдээ би бол худалдаа хошиныг аваад нэг оцоор өнөр өгдөггүй би хүн амтнаас орсноос би гойлгод өгөхөд би орсны хаалгуудыг та шүнжэнгөө гүйж би явж би 100 цасаар 100 цасаар би бахыг 50 цас гардаг 50 цасаар гаргаснаас би 10 цасыг бичиж ажиллаад идчихдэг. Ер нь тэгээ 8 худалдаа бороо гэж одоо ойлгочлаа. Өөрийн гэсэн мэргэжлөө 2 жилд би 8 худалдаа хийдгээд ингээд нэр гарсан. Тэгээд энэ бүгдээс ич зовж халмаа газар өдөр очиход зарим ч одоо данчингээ даатгүй зарим нь бол одоо хөдөлгөөн метр явах уу янз бүр баа өдөө хүрс. Тэгээд одоо шүүхийн оюутан гэж шүүгч ярьж өгч намайг одоо ногоон зүйд ажиллаж гараар болсон. Мөнгө төвшингийн эгч дүүгээд мөн хүүгийн 3 хүүхэд байгаа тийм ээ. Тэгээд баасан хүүгийн 2 хүүхэд байгаа. Тийм ээ. Шуурагийн 1 хүүхэд байгаа. Ингээд 6 хүүхэдтэй та тийм ээ. Одоо тань дээр байгаа хүүхэд байна уу? Байхгүй. Баасан хүүгийн 2 хүүхэд хараа. Улаанбаатарт нь арч өгсөн. Нэг нь аханд нэг нь Басуугийн төрсөн эгчинд нь байгаа. Нэг нь Басуугийн ээж их нь тэр намсраг гэж айлт өргөсөн. Шуурагийн нэг хүүхэд байгаа гэж байна. Тэр хүүхдүүд аа. Би одоо ахтаа өгнө гэж ингээд ажилд орсон. Шуура та хоёр одоо өргөсөн үлчийн хүүхдийг өөр дээр аваад одоо ингээд сайхан амьдрал аваад тэжээ хүмүүжүүлээд болцоо байхгүй гэж үү? Одоо байх. Шуурад тэгтээ тэр юм хайж явсан. Хайж явсан. Тэгтээ тэр хүн гэрүүдэд судлаагүй 3 хүүхдээ аваад болсон тэгээд ийм заавал замхсан ийм хүүхдэд амьдрахгүй 2-3 нөх өвөд амьдсан гэд намайг зайлшгүй. Элхүүлж чадсан хэрнээ ээж мэж чадаагүй энэ үсгүй эцэстэн хажуудан ханигүй өнөрлөх үр хүүхэдгүй хоцорчээ. Амьдралыг хүнийг хайрж хүндэж явсан бол ханаас юм байдалд орно. Өмөөхөө та төрсөн хүү мөнгө төвшингийнхээ хүмүүжлийн доголдолд орсныг юу гэж бодож байна? Тэгэхээр би Жаргал сайхны цөмтэй амьдарч байгаа 9 жил амьдраад 79 онд одоо хойш сургууль явсан. Тэгээд сургууль сонсох гээд энэ хугацаанд бол одоо Жаргал сайхан одоо хүүхдийг одоо орхиод энэ тэнгээр явж ирсэн тийм асуудал гарсан юм байсан. Тэгэхээр миний 80 онд намайг төгсөөд зуны амралтаар ирэхэд бол Жаргал хүүхдүүд бол одоо ямар засрамжгүй болсон байсан. Ингээ 3 хүүхдээ өөр дээр аваад 3 хүүхдээ бол одоо зуны амралтаар бол ажил хийж 3 хүүхдээ хувьсалж өөр дээр байлгаж байгаа. Явахдаа бол 3 хүүхдээ айлууд тараад өгöd ингэж явдаг байсан. Энэ ер нь гол шалтгаан нь бол одоо тэр их болсон хүүхдээ одоо намайг төгсөж иртэл өөр дээр байлгаж байгаа. Тэгээ намайг төгсөж ирсэн одоо хүүхдүүд чинь өгөөд ингэж явсан бол энэ хүүхдийн хүмүүжил бол ийм байдалд орохгүй байсан гэж бодож байна. Мөнгө төвшингийн одоо энэ сургуульд орсон гол шалтгаан нь бол нэгдүгээрт бол их эцгийн хайр халамж дутсан. Хоёрдугаарт бол мөнгө төвшин одоо сургуульд 1-р ангид ороод одоо 3-р анги төгсөл одоо амжилттай сайн сурч байгаа энэ хугацаанд тэр их нь эргэж ирж одоо тэр хүүхдийг буруу талаас нь одоо буруу татсан явдал бол тэр хүүхдийг одоо хүмүүжлийн буруу доголдолд орох гол шалтгаан болсон гэж үзэж байна. Мөнгө төвшин бол 7 настай наддаар ирээд цэцэрлэгээр дамжиж сургуульд ороод 3-р ангийг төгсөл одоо бид хэд манай эгч нэртэйгээ бус эгч нэртэйгээ одоо дасаж их ойр дотно эвтэй найрсаг бид нар одоо нэгэн ам бол 8 үлээ их сайхан амьдарч байсан. Тэгээд мөнгө төвшингийн одоо их өөрийн гэсэн их байдаг тэр ихтэйгээ уулзъя гэсэн тэр хүсэл тэмүүллийг нь одоо Жаргал уулзаад одоо зөв талаас нь сургамж өгөөд явахын оронд одоо буруу талаас нь зөвлөгөө өгсөн учраас тэр хүүхдийн сэтгэл санааг өмөрүүлсэн. Ийм учраас одоо Жаргал авч яваа тэр хүүхдийг зөв хүмүүжүүлж чадаагүй дахин одоо бүр хүмүүжлийн эвгүй байдалд оруулчаад бит хоёрт одоо авчирж өгсөн. Оюутан багт ингэж хүүхднээсээ ингээд явж байхад бол хүүхдийг
айлмад орох зөвхөн асар хэцүү байсан. Нэг жишээ ирэхэд бол одоо хүүгээ тэрчгээ зэрэг явахын хоорой цандаам хувцсан нийт барьцгаад ингээд одоо хиний дөхөө одоо хаана гэж зорихгүй гэд явж ахт бол нэр зүрх хэмтрээд онцгсоо одоо санагдчихсан. Ингээ ороход яваад ингэж ягаад бол ер нь амьдрал ер нь заавал хань гэж хүн хэрэгтэй. Энэ хүүхдэд одоо заавал хүмүүжүүлэх их өөртөө бас зовлон жаргал хуваалцах юм хүн хэрэгтэй гэж бодож. 82 онд бол одоо энэ үнэтэй гэрэл болсон. За одоо ингээд бид тэр 6 хүүхэдтэй амьдарч байна. Тэр манай 6 хүүхдүүд бол хоорондоо харьцааны хувьд их дотн сайн байдаг. Ийм гэсэн харьцаа бол гардаг. Хүүхдүүд маань хоорондоо ихтэй эгчнэр нь гол төлөв том зүйл нь бол эгчнэр тэгээд дүүнэрийг хичээл номд нь туслах одоо мөх төвшин тэр сургууль байж авах хугацаанд надад эгчнэр нь байнга одоо эргэж очиж дүүгээ одоо эргэж ирэх талаас нь бол зөвлөж ярьж өгдөг. Том маань өөр 6 үз яг энэ хоёр хүн хариуцж байна. Амьдрал нь амар хялбар зурчил маргаангүй бүтээгүй мэдээж. Гэвч амьдрал өгөөмөр илгэрлэрэн гийгүүлтгийг 3 хүүхдийн дагуулад нэгэн өрх гэр гүйсгсэн энэ хүмүүсийн яриа бидэнд харуулж байна. Эдрээ бодлоомтой амьдрал дунд хохирсон мөнх төрийн хүүгч энэ гэрэлгээгээ гийгүүлнэ. За гарсан хулгайлтад танай хүүхдийн үйлчлэх хэрэгтэй болоод та ямар бодолтой байна вэ? Ямар нөлөөлөл ямар одоо юугаар шалтгаанаар ийм байдалд оров гэдэг талаар та ярьчихгүй юу? Би дөрвөн нийт хүүхдтэйгээ амьдардаг. Ажил гарсан хүн ийм хэрэгцээ гаргачихжээ. Ярина штэ. Танай амьдралын хүрэлцээ ямар вэ? Хүрэлцээ боломжтой юу? Ер нь юу гэж боддог та? Жишээлбэл та сард хэдэн төгрөгийн цалин авч байна? 400 заасны цалин. 400 төгрөгийг авдаг уу? Цалин тийм ээ? Тий, 400. Энэ хүрэлцэж байна уу танай хүүхдүүдэд? Хүрэлцэхгүй байна. Хүрэлцэхгүй байдал нь яаж илэрч байна уу? Юугаар илэрч байна уу? Та тэр талаар нь тодорхой хэлээд. Хотод сумаар зарим нэг нь дутмаг байх юм. Авч өгөөд тэгээд хүрэлцсэн юм уу та? Тэгээд идэж явах юм. Өөрөө бодлоо. Авч байт ингээд хүрэлцсэн юм уу та? Амьдрэх юм да. 4 өнчир хүүхэдтэй 400 төгрөгөөр амьдарч байгаа хүний яриаг сонслоо. Амьдралын хэрэгцээ, амжиргааны хүрэлцээ хангамжийн хооронд зөрчил бий. Гэтэл манай цэцэрлэг сургууль дэлгүүрт байхгүй ховор хувцас хэрэглэдэг маргааш, ердөө маргааш аваад ир гэж даалгаж хүндрүүлдэг зөвхөн буруу юу. Хүүхдийн харгас хэрэглэжлийн талаар зөвхөн та бүгд ойлгож байна тийм ээ. Цаашид энэ хүүхдээ хүмүүжүүлэх талаар та ямар ажил зохиомоор байна вэ? Яамаар байна уу? Ямар туслах дэмжлэг хэрэгтэй байна вэ? Та өөрөө юу гэж бодож байна? Энэ талаар та ярихгүй. Би цаашдаа хүүхдээ ийм хэрэг зөрчил гаргуулахгүй байх талаас нь шуурхай хөөцөлдөж багш нар та бүхэнтэй ярилцаж холбоотой гэж амжив. Шүү. Одоо энэ ахын талаас нь та яаж тусламж яваа гэж бодож байна? Өөрчлөлт гаргахыг гэж бодож байна. Өөрийн одоо авсан зэт юм тэр дутагдал дутаж яваа юмнуудын үйлцээж ахын талаар нь хангаж ивэл гэж би бодож байна. Хүүхдээ хэрэгцээтэй юмар хангана гэж аав ярьлаа. Гэвч яаж гэдэг асуулт гарна да. Мэдээж энэ хүн өөрийнхөө цалинг өөртөө нэмэхгүй. Нийгмийн ийм шийдвэрлэх асуудал манайд байсаар байна. Энд хамт олонны өгөөмөр, ууж сэтгэл их хэрэгтэй. Манай аз жаргалтай хүүхдүүд бүжиглэж байна. Асч, унтрах гэрлийн дор хар аялганд бүжиглцгээж байна. Аливаа шинэ юмд авчин би, эгчин би. Хүүхэд гэдэг хүсэмтгий, тэмүүлэмтгий, сонирхол ихтэй улсаа. Түүнээс болоод зарим нь хэрэг төвд холбогдож, тэгээд хомдож, зам чанар нь эвдрэх тохиолдолч бий. Модон давирч, хайсан дээр сууж байгаа хүүгүүдийг та бид харж байна. Үүнийг нэгнэр ердийн зүйлэл гэж бодож байгаа. Гэтэл тэдэнд
Энэ чинь буруу гэж хэлэх томчууд энд алгал байна. Хэн самар зарж байна уу? Хүүхдүүд. Эцэг эхтэн тусалж болно. Хөдөлмөр хийж хөлс авах нь хүмүүжлийн нэг арга. Гэхдээ энэ нь хууль дүрмийн дагуу шударга байх хэрэгтэй. Хууль дүрмийн шаардлагыг иргэн бүр тавих ёстой. Гэтэл хүүхдүүд ноцолдож байхад төлөв төвшин томоотой улс юу ч болоогүй юм шиг зогсцоогооч л байна. Энэ зургийг хараагүй бол хүүхэд хог ухаж байна гэдгийг бүлээн зөвшөөрөхгүй гэж мэднэ. Гэвч энэ явдал олон дахин үргэлжилсэн учраас манай дуранд өртсөн юм шүү. Өндөр орд харшин хонгил дээвэрт оргонож амьдрдаг хүүхдүүд байдгийг сэргийл хийхэн олсон юм. Гэгэн гэрэлтэй аз жаргалтай амьдралаас нь илүү тэднийг татах ямар ч өвдөс энэ хонгилд байхгүй. Амьдралын ямар нэгэн ээдрээ учир шалтгаан л эднийг энд авчирсан мэдээж. Энэ бүхний бид зүгээр нэг үзүүлээгүй юм. Яагаад гэвэл гашуун амьдралаа ярьсан дээр хүүхдүүдийн хувь тавилан дахин битгий давтагдасаа гэхдээ л үүнийг үзүүлж байгаа юм. Хаанаас ямар замаар хүмүүжлийн доголдолтой энэ хүүхдүүд бий болов гэдэг асуултыг дахин бодцгоё. Манай оронд нийгмийн тийм үндэс суурь байхгүй. Энэ нь хүүхдийн өсч төлөвшөх орчин, эцэг эхийн зөв хайр халамжтай холбоотой. Бид хүүхдэд хөдөлмөрийн хүмүүжил, сэтгэлийн төвчээр суулгах талаар доголдсноос ийм замд халтран ороход хүргэж байна. Би өсгөхгүй гэхэд яаслах, цэцэрлэг, сургууль, асрамжийн газар өсгөх нь гэж боддог. Аав ээжийн сэтгэлгүй хүйтэн цэвдэг бодолтон хувийн жаргал цэнгэл хайдаг хар амийн хичээгчдэд хэн ч юу ч хэлэхгүй байна. Яагаад гэвэл тэдэнтэй зөвхөн хуулийг ярих ёстой, зөвхөн нийгмэл харьцах ёстой гэсэн бүх алдаатай ойлголт нийт олонний дотор дэлгэрэмл байна. Хүүхэд нас хайр халамж. Энэ хүүхдүүд төрсөн гэр хайртай эгч дүү, эхийн хайр, эцгийн түшиг, гэр бүлийн халуун дулаан яриа хөөрөө эвдэрч хуучирсан тоглоом бүхэн санаж байгаа. Хүүхдэд юу хэрэгтэй вэ? Зөв халуун хайр халамжил хэрэгтэй.